Монголын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өвөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. За ингээд галтай сэрүүлэг рүүгээ орё тий. Нөгөө Монгол хүний 35 эрдмийн тухай ярьж байгаа. Өнөөдөр бол уран дуудах эрдмийн талаар ярина гэсэн тий. Өрх дуудах. Өрх дуудах уу? Уран дуудах гэдэг чинь их гоё. Би хэлсэн байж би буруу хэлсэн байна. Өрн дуудах. За Монгол хүний 35 эрдэм бол өнгөрсөн 7 хоногоос эхэлж ярьж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бид нэр мэдлэг танилцах эрдмийн тухай ярьсан. Тэгээ ер нь бол яг одоо нас бит хүрсэн мэнүрч олигтой яг зөв мэдлж танилцдаггүй байсан юм байна гэдгээ тэрэндээс мэдсэн учраас хэрвээ тэрийг сонсоё гэвэл манай Good Morning Mongolia шоуны YouTube суваг дээр өнгөрсөн 5 гарагийн дугаар галтай сэрүүлэг гэд нэртэйгээ байж байгаа. Тэр нь дотор ороод яг тэр хэсгийг ингээд YouTube юм чинь сайхан гүйлгээд үзчихгүй юу те яг тэр хэсгээс нь. Тэгээ тэрийг бол заавал үзээрэй. Ягаад гэвэл эцэг эхчүүд бид нар хүүхдтэй хүнтэй мэдлэгийг заадаг хүмүүс нь бид нар шүү дээ, тий. Гэвтэл өөртөө зөв мэдлж танилцаж чаддаггүй бэжиж хүүхдтэй тэрийг заадаг байсан юм байна гэдгээ өнгөрсөн 7 хоногт ухаж ойлгосон хүн нь байна. За өнөөдөр одоо урих дуудахыг бас мэдэхгүй. Гэртээ урьд залаад байдаг. Тэгээд одоо буруу л урьд залсан байдаг байх таа. Өрх дуудах чи одоо тэр нөгөө зочлох ёстой холбоотой гэсэн үг үү? Би ч одоо уран дуудах. Уран дуудах яасан нялуу үгүй гэж бодвол бүр нэг гоё эрдэм байгаа. Тэгвэл хайрыг татах эрдэм. Дур булаах. Дур булаах эрдэм. За тийм жоохон төгсгөл рүү ярина. за урих дуудах. Тэ эрдэм ерөнхийдөө ингээд яхад хүний сүнсэн биений гаралт гээд тэ мэдрэмжийн гаралт нь эрдэмээр дамждаг гэсэн байгаа шүү дээ. За ер нь маш энгийнээр бол хүн дотор нөгөө баярлах, талархах, шинэ хүнтэй танилцж байгаа юм чи мэдээж догтлох, тэгээ өөрийгөө илэрхийлмээр санагдсан үед за окей, шууд мэдлэг танилцах эрдэм хэрэглээд явдгаа гэжсэн тийм. Ер нь эрдэм бол өөрөө тийм зүйл. За урих дуудах эрдэм. Хүн 3 биетэй гэж яриад байгаа. Эзэн бие буюу хүний сэтгэл, оюун ухааны орон зай. Энэ бол харьцангуй одоо хайр, хорсол, үзий ядалт гэдэг бидний сэтгэлийн хөдөлгөөнүүд энэ эзэн биен дээр явж байгаа. Энергийнхаа урсгалаар. Сүнсэн биен дээр бидний гүний мэдрэмжүүд явж байгаа. Хүүсвэртэй холбогдож байгаа. Бидний яс цуснаас дотроос одоо мэдрэгдэж байгаа зүйлүүд. Илүү сүнсэн биен дээр явж байгаа. Махан бие бол ингэ байж байгаа. За тэнгууд өөрөх дуудахтаа 3 биеийг нь гурвангийн дууддаг, өрдөг, хүндэлдэг гэсэн. За одоо жишээ нь Хүннүүгийн хаан те юу ажиллана л да. Өөр овг аймгийн гүнжийг тэд нар чи ингээд байнгас хоорондоо яагаад тахгүй хоорондоо элцэлцноо. Элцэлцэнгуудаа утга агуулгыг өрж дуудаж байгаа. За танай гүнжийг одоо тий манай ордны цайлганд эсвэл одоо хүрээ асар найранд өрж байна гэдэг утга агуулга. Энд та ирээд сүнсэн дээр ийм юмыг авна гэж буюу энд бол асар хүндэтгэлтэй утга агуулга бүхий төрийн хэмжээний арга хэмжээнд оролцсноо. Өөрөх дуудах эрдэм явж. За сүнсэн биен дээр эзэн биен дээр тэр хүн сэтгэлийнхээ хүчээр түүнийг туулна. Тэгэхээр аргамаг сайн хүлгийг нь тэ сэтгэлийг нь хүндлэх тэр хүндэтгэлийн одоо харилцаа хандлагуудыг заавал өгүүлэх хэрэгтэй. Одоо нөгөө уг хүнийг нь хүндэлж яах гэсэн. За тэгээд одоо гүнж байд юм уу ноён байд юм хэн байд тэ өрж дуудаж байгаа хүндээ тэр гүнж бол тэр сүхт хэрэг нь явуулчихна. Тэр биеийг нь бас хүндэтгэн зарлах хэрэгтэй. Ингээд 3 бие сүнсэн бие эзэн бие махан бие гурвуулангийн өрж зарсан тохиолдолд энийг л өрх дуудах эрдэм байдаг. Тэгсэн чинь бид нар ер нь их тохиолдолд махан биеийг л ураад байгаа юм биш үү? Ер нь бол тий. Одоо манай бол ер нь атма ээж мэж ихчнэр байдаг ш тэ. Ирээрээ л гэж. За эхнүүд очиж штэ. За шинэ жилдээ ирээрээ. За цагаан сард 11 цагт тэдний золгон шүү ирээрээ л. За окей. Яг энэ буруу биш гэж байгаа юм биш л те. Яг бид нөгөө зөвлөлт толгойд ус ингээд социалист сүнсээ ер нь алдчихад. За ер нь ийм юм учир шалтгаанаар чи эндээс ийм зүйл ойлгож аваад өвгдөж байгаа ухааныг те. Эсвэл ахын дүүстэйгээ гоё танилцаад тэднийхээ хөөсөөр одоо хөргөн бэрүүдээ шинээр харна гэдэг тэр нэг шинэ хүмүүстэй танилцсан шүү гэдэг тэр сүнс утга агуулгыг өгсөд. За дараа нь сэтгэлийг нь татах хэрэгтэй. Миний хөөрхөн дүү те. Одоо нөгөө хөв хүнийг нь хүндлэх хэрэгтэй тий. Тэгээд дараа нь одоо юу гэдэг. За такситай юу? Эсвэл одоо таксины мөнгө чи өгөөч гэдэг юм уу? Мэдхгүй одоо нэг хөөрхөн тэгээд ахыгаа алт хүндэл дүүгээ дэлгэм хүндэлгээд хүндлээд эсвэл хажуугаар чинь очиод авъя гэдэг энэ зүйлээ
одоо хилээд ингийн бол энэ жинхэнэ өрх дуудах эрдэм тухайн хүнээс гарч ийна гэсэн. Үр дүнд нь яах юм бэ гэхээр ирсэн хүн happy. Үйл ажиллагаа happy. Хамгийн гол нь тухайн хүний өөрийнх нь сүнсэн биеийн тэлтэнд хийгдээд явчихна. Нөгөө хэлтэнд хийгдээд явангууд та хэдийн маань түрүүний ярьж ирсэн. Нөгөө гомдол гээд те өөрийнхөө нэг сэтгэлийнхаа жижиг аяган дотор суучаал энэ дотроо одоо хан байгаа учраас те хорвоо ертөнцийг харахгүй ингээд суугаад байхгүй сүнс тэлээд өөрийнхөө сэтгэлийн аягнаас гараад ирчих. Тэнгүү нөхцөлөдөө боддоор харж сурахад эрдэм бидэрт хэрэгтэй. Ухамсарт хүн болоход эрдэм бидэр хэрэгтэй гээд 35 эрдэм цуврал явж байгаа гэж бодчих тийм. Өрөх дуудах гэсэн чинь нэг эрт дээр нэг урилга шууд нүдэнд харагдаж байна тий. Аав таныг ирж цай уу гинэ гэсэн тий. Нэг юм хөрхөө урилга харагдаж байна. Яг одоо ч гэсэн энэ өрөх дуудах эрдэм хөдөө бол бас хэрэглэгддэг. Жишээл хорим найранд хажуу айлын сахалтын хоримд нь бүр ингээд тэр хөдөөний найр хийх гэж нэг сар бэлдэн шүү дээ тийм. Тэр найранд нь бэлдээд мод түлээгнээс нахуулаад хонь мах тэр хямам гэл зөндөө юмнууд бэлтгэн шин гэр барин буулгана. Тэгэл нөгөө шинээр ирж байгаа улсуудын бэлэгсэлт гээд тэр болгонд нь туслаад явж байгаа зүгээр өдөр тутамдаа хамт байгаа нэг голынх нь 3-4 үеийн дотор байгаа хамаатнууд байж байгаа. Тэгэхдээ тэр хүмүүстэй одоо хорим хийх гэж байгаа аав нь хүний аав нь хянхаа одоо тэр хоёр хоёулаа мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэ манайх хорим одоо 8 сарын шинийн тэдэнд шүү. За та заавал хүндлэн ирж зочлоорой. Зүгээр л олон юм хэрэггүй яг ахуй амьдрал донд явж байгаа учраас ийм болж байгаа. Хэрвээ тэрийг тэгж хэлэхгүй бол сэтгэл нь эзэн биеийн гомдно. Угаасаа ирэх байсан ч гэсэн гомдно. Тийм учраас заллагын хүмүүсгээ тусад нь 3 хүнийг томилоод лист гаргаж. Заавал энэ хүмүүст бичлэн мэдэгдэнэ гээд мөн аав өөрөө тэрийг те өөрийнхөө нэг аавын нэрээр охин одоо бирд гаргаж байгаа хөргөн болгож байгаа гэдгээрээ явна гэсэн. Зөв. Тэгэхээр энэ өрх дуудах эрдэм бол ерөөсө хоёр хүний харилцаа хин нэгэн үнэн санаачлаг гаргаад хоёрыг уулзуулах гэж байгаа бол чин сэтгэлээс уулзах гэж байгаа бол мессежээрээ чатаараа ийм зүйл байгаа учраас та эндээс ийм зүйл хүртнэ гэж сүнсийг нь хөдөлж байгаа. Утга агуулга нөхөстэй. Заавал контент нөхөстэй. Дараагаар нь сэтгэлийг нь буюу уг хүнийг нь хүндэлнэ, тэ? Хүндэлнэ, хайрлна, эсвэл одоо юу гэдэг очиод авъя, найз нь ингэн тэгнэ. Тэгээд хамгуул. Маад байгаас байл. Найз нь гараад гарыг нэг 5 өгсөөлье, нэг гоё юм болсон гээл тэнгуут чи хүний нүд сэргээл ирнэ шүү дээ. Тэгээл одоо гадаа гараа тамхилж гэдэг юм нэг газар хоол идчих. Тийм байна. Тэгэл энэ нэг өглөөний нэг уулзалтанд очдог байхгүй. Тэнгүүт нэг угтаж авдаг нэг хүнээ их чухал тооцож тавиад байгаа юм. Тэр маань их гоё тэрвэрдэг гэж тийм нэг орж иж байгаа хүнийг их гоё найрсгаар тэрвэрч ингээд нэг нөхөрсөг тэрвэрлэлд бас өгдөг юм байл та. Тэрийг тэгээд байгаа. Тэнгүүт нэг угтаж авж байгаа, үйлчилж байгаа тэр хүмүүсээ их тийм зөв хандлагатай хүнтэй ингээд гоё инээмсэглээд мэдлдэг гэдэг юм уу тийм хүмүүс. Тэр айгүй чухал ч тийм. Тамхи нэг чухал юм байна гэд харсан. Зарим тасалчаад байх юм. Мартаг өдөр гоё санаа өгдөг байхгүй. Яг ярихад би яг толгойд юм ёнк орж ирдэг шиг байна. Уусаа миний эрдэм. Санаа шидэх эрдэмтэй. Зарим ингээд газар хэдийгээр ингээд ирээрээ энтергээд одоо мэйлэр ч юм уу, мессежэр ч юм уу нэг юм ерөнхий зар ингээд явуулж байгаа шүү дээ. Тэгээ очсон байхад нэг юм тэр шагаад байгаа нь мэдэгдэд идэг. Гэхдээ ингээд хэлээрээ бол одоо хэлэхгүй шүү дээ. Үгээрээ бол хэлэхгүй шүү дээ, тий. Чи яагаад ирч вэ? Чамаг одоо энд ирэх хэрэггүй эсэ ингэж хэлэхгүй мөртлөө нэг юм би тэнд төвөг болоод байгаа нэг юм мэдрэгдээд идэг шүү дээ, тий. Тэгэхээр тэнд нөгөө нэг урих дуудах эрдэм бүрэн явахгүй байх гэсэн үг юм уу? Ажилтнууд бол тэрийг сүнсэн дээрээ тэр ажлыг хүсэж хийхгүй гэсэн. Харин тийм байна, тий. Ажилтнуудын сүнс одоо тэр яг уу урилга, маркетинг, PR менежмент ч гэдэг юм ингээ хийцэн байна, тий. Гэтэ ажилтнуудын сүнс нь яг үнэхээр тэр арга хэмжээ үйл ажиллагаа хөтлөхгүй байгаа байхгүй. Тийм байна, тий. Тэр юунаас шалтгаалж байгаа юм гэхээр удирдлага нь ажилтнуудынхаа сүнсэнд хүрээгүй л гэсэн үг. Тин чи арай өөр манлайлал, эрдэм, тэр орон зай, тэр байгууллагын соёл дотор ер нь урт хугацаанд ялагдана. Яг харин нэг ингээд уулын тэнд нэг тайзан дээр ингээд нөгөө урьсан хүн маань тайзан дээр байгаад ирлээ. Тэгээ бууж ирж нөгөө ганцаараа матганаал явж байгаа шүү дээ. дээ. Тэгээд гар мар барьж над руу ингээд хүрэхгүй байгаад тахгүй юу. Тэгээд одоо тэр хүн урьсан юм да гэж тэгсгээл тэнд ингээд явж хахад тэрийгээр ингээд нэг зохион байгуулж байгаа хүмүүс одоо цайц уу ингэж байгаа хүмүүс нь яна мөн гэл ингээд амар тэр шагаад ямар их хүн ирч вэ гэл одоо нэг юм би тэр хүнд айгүй юм төвөг тэр болоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгээд тэгэл тэр мэдрэмж айгүй тэнд байхад айгүй тухгүй штэ ер
нь бол. Шууд мэдрэгддэг те би хэмжээр дээр байгаа хүн намайг урьдсан учраас тэгэл тэр мэдрэмжүүдийг даваал ингээл гүрийгээл тисээл тэгэл одоо дуусахт нь нөгөө өстө гоё боллоо урьсанд баярлаа гэдэг үгийг хэлчихэд бушуухан гар зутах минь гэдэг ийм мэдрэмж тийм дамаа ингээд нэг хүлж байгаа байхгүй юу? Өөрөх дуудах эрдмийг бол бидний хүүхдэд загуу хэрэглэн л дээ. Одоо жишээлбэл өөлөн их болон Тэмүүчин нар Тэмүүчний хорим өртөжнийг авсан Тэмүүчний хоримн дээр Тойрол хааныг урьсан ба. За мэдээж яс хүндэтгэлээр нь өрнө. За Тойрол хааны хүмүүс заавал тодорхой хэмжээний нэг цэрэг бие хамгаалагч нартайгаа л ирж исэн мэл. Элчин урд хөрүүлээд ирнэ. За бид эрд өгч байна гэх. Тэнгүү Тэмүүчнийхэн буцаад Тойрол хааныг давааны наан тосож авч байгаа. Бүр болох газраасаа. Тэгэхээр чин тэн чинь нөгөө өрсөн хүмүүс тэр өөрх дуудах эрдмийнхаа хүндэтгэл буюу эзэн биеийг нь хүндэлж байгаа хэсэг. Тэгээд хамтдаа тэрүүхөө хооронд яг нэг давааны 5-6 км байдаг л байлгүй те. Нэг мод газар гэх юм уу. Тэгээд тэр хорим руу хүртэл тэр хүндэтгэлийн ёсыг супер хийж байгаа. За энэ бол зүгээр нэг өрх бүлийн одоо өрх дуудах эрдэм хэрэгэлсэн жишээ. Тэгвэл Тойрол хаанч гэдэг юм уу их Монгол улс ер нь монголчуудын төрийн дипломат харилцаанд энэ юу үүсгэж байгаа. Одоо Хэрээд аймаг бол юутай байсан л да. Бүр том юм чуулгатай. Дуучтай. Хөгжимчдийн чуулгатай. Тэр нь яадаг вэ гэхээр мэдээж гаднаад дотооддоо элчин харилцаа үүсгэн. Тэгээд өртсөн байгаа танах төлөөллөө явуулаач. Элчин явуулаач эсвэл хан хөвгүүнээ явуулаач. Ярилцъя те. Одоо асуудлаа ярилцъя. Татаруудтай ч үгүй юм, алт улстай ч үгүй. Хүрээд ирэнгууд нь яах вэ гэхээр гоё ингээд төрийн сойрхол гэдэг үйл ажиллагаа. Төрийн сойрхол гэдэг нь төрийн өндөр хэмжээний дипломат хүндэтгэл гэсэн үг. Энэ бол нүүдэлчдээс гаралтай дэлхийд дэлгэрсэн соёл. За тэр нь бол нөгөө өрх дуудах эрдмийнхаа за танай улс орны заяаг манай улс орны заяатай хилцэж байгаа учраас ирсэн байна те нэг. За ирсэн учраас тэр хүнийг мэдээж сайхан улс орныхоо өөрсдийнхөө нэгдүгээр сүрх хүчийг нэвтрүүлж байгаа. Хоёрдугаарт нөгөө хүндээ асар их хүндэтгэлийг үзүүлж байгаа. Тэгээд тэр зөвхөн нэг хүнд зориулж оркестр тоглоод морин хуур те тэр янз бүрийн гоё бишгүр хөгжим тэгэл ятга матга тэгэл гоо үзэсгэлэнтэй бүсгүүчүүд ингээд тухайн аймгийн одоо нөгөө хацар гоо бүсгүүчүүд нь бүжиглээд ингээд гоё боллоо. За тэгээд сайхан хоол хүндэтгэл боллоо. Тэгээд сэтгэл нь цайрсны ард тэр ажил ярина. Хоёр орны наашлуулж штэ тий. Хоёр орны хөв зайг хэлцэж байгаа. Хоёрдугаарт бие махбодыг нь амраасны ард дээр 1-2 хоног амраачаад бас хэлцэн. Яг тэгэхээр тэр чинь одоо цаг үеийн шиг онгоцоор буугаал, бортолодор буугаал ингээ явчихгүй шүү дээ. Тийм цаг үеийн өөр. Тэгэхээр тэр элч, тэр ноёдын өрх дуудах харилцаа гэдэг бол супер дис дараалтай ихгүй бол одоо жишээл аян замын ядаргаатай, стресстэй байх юм бол тэр үндснийхээ хувь заяаг яг авч явах уу? Тэгэхээр тэр хүнд заавал тэр шиний 15 маун гэж цагийг тулахгүйгээр юуг нөгж явах хэрэгтэй байдаг. Амралтын нөгч юм тий. Амралтын нөгч юм. Тэнцээ чи нөгөө аян замын бороо, шуурга, зутраа, мутрааг ингэж давж явах гэж кортизол тий. Одоо нэг зүрх дааврууд байгаа шүү дээ. Хоёрдугаар ядарсан ба. Тэр үний нерв бодлол сүнсэн дээр ажиллахгүй гэсэн. Тийм байна. Тэгэхээр тэр болгоныг одоо болохоор энийг аюу амархан юм яриад байгаа юм л да. Зарим хүмүүс болохоор ингээд хааны ордонд уулдж байгаа улсуудын хоёр бамбарны дундуур гаргаал энергийн цэвэрлждэг байсан гэх тийм амархан юм баг. Тэгэхээр чинь яг нөгөө тухайн хүнийг хүн шиг хүндэлж жинхэнэ нөгөө ариун гэгээ нандин одоо бол бизнесийн уулзалтууд яаж байгааг маань ерөнхий Аз соёл те. Нэгдүгээрт аль хоёрдугаарт уулгалаа. Тэр бол өөрөх дуудах эрдмийг жоохон яг өөрөөр л хүндлээд байгаа. Дайлж найрлаад байгаа. Гэхдээ орчин үеийн үйлчлэлээр хичүүлээд байгаа тий. Жоохон сүнсгүй хийгээд эрдэмгүй хийгээд байгаа гэсэн. Тийм бай. Зүгээр нөгөө дараал нь үлдсэн, арга нь үлдсэн. Хэлбэр тэр нөгөө бэлэг гэдэг юм ингээд байхгүй болсон ч гэсэн наатлынх нь аргаараа л ингээд үзээд байгаа юм байна. Аргалаад л гэсэн. Махбин үзээд байгаа юм байна. Сэтгэлийг нь гоё тайтгаруулаад үзээд байсан. Энэ одоо бас нөгөө нүүдэлчдийн хувьд чи нөгөө юу нүүж яваа жингийн цуваг тосч очиж цайлдаг, зочилдог. Эн чинь бас нэг юм зочлох ёс чинь бас яг энэ эрдэм дотор орох байх гэж бодож байна тий. Тийм байна. Яг хөө өрөөгүй учраас яг хөө Монгол хүн л тий. Зочилж байгаа одоо тэр байв. Хоолны нүүдэл дээр бол нохоо нуцсан. Тэнгүүд нохоогоо уцсангууд ямар ч их ажилтай байсан. Монгол хүн бэлгээ одоод сайхан ааруул сүдэ цагаа барайл тосоол нэг юм очин л доо. Бас нэр ингээд малдаа гарч явж байгаа. Тэнгүүд энэ ёс яадаг юм бэ гэхээр ер нь эртний дэлхийн бүхэн төрөлхтний бүх тулаанууд ер нь бол хоол хүнсний хомслослолж өсөж исэн мэт.
Одоо жишээлбэл маш энгийнээр ярих юм бол хоол хүнсний хомсдол сайтай байгаад ром эзэнт гүрэнд тэлсэн байдаг. Хоолны хомсдол муутай одоо нэг викингүүд гэдэг байгаа шүү дээ. Тэд нар чи хоол хайгаал Британд очиж юу яагаал дайн хийгээл Оросуудыг ирж анхных нь Оросууд ч юм тариач төсөн байхгүй. Тэгээд Оросууд ирж ингэ тариа тариулаад одоогийн Украины Киевийн Орос гэдэг байгаа шүү дээ. Энд чинь ингээд маш урд шимтэй хөрстэй. Нөхдүүдийг лордууд нь эцдүүд нь ирж ингэж тариа тариулж хүнсээ цуглуулдаг. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь хүн төрлөختний одоо ч өнөөдөр бид нэр хоол хүнс биш ч гэсэн стратегийн нөөц чип зам гүүр нефт гэл дандаа л нөгөө нөөц буюу хэрэглээний асуудлаас л болж зодтолж байгаа дэлхийд. Хэрэглээнийх нь одоо чанар байдлаар л Америкийн нэгдсэн улс одоо супер гүүрэн дэлхийн нийт ингэж базаж та нар хэрэглээгээр чинь боомлж байгаа өөрсдийнхөө нефт юуг л ингэ шахах гал Иран дээр асуудал үүсгэдэг. Тэгэхээр эндээс зүгээр базаад хилэнгууд хүн төрлөختөн хоолноос бол зодтолдог гэсэн. Тийм учраас хэн нэгэн хүн айлд ороод ирэнгууд өлсөж яваад намайг гутгаа гаргаж ирээд одоо сэлэмдчих үедээ гэдэг үүднээс хүндлэх дайлах ёс ер нь бол анх эхэлж байгаа. Өөр суурь. Тэгэхээр энийг ч гэсэн түүх сударт бол гаргадаг. Анх бол нөгөө малаа махын идэдсэн баг. За. Мах идэтэй онгод нөгөө малчин дуусч байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд мал нь дууссан хүмүүс нэгнийг алаад нүүдэлчд чинь бол агууд амьдарч исэн 50,000 жилийн өмнөөс эхлүүлээд маш олон зуун жил, мянган жил нэгнийг алсан баг. Одоо ч бидний цуснд тэр алуулчих үе хүн өдөөс муухай харуул эсвэл хотго шүүгний үзүүр харангууд ингээд салгалдаг зүрх бүнжгэндэг юм мэдрэмж нь байж байгаа. Энэ юу гэхээр олон зуун жилийн бидний генетикийн одоо авцсан үл өр. Өндрөө сайдаг, сүүдрээ сайдаг гэж тийм бай. Генетик. За. Тэнгүүт энэ асуудлыг яаж шийдсэн бэхээр мал байна. Окей. Махыг биш. Сүү цагаа байдаг буюу хөдөлмөрлөж хэрэглэнэ гэдэг юм концепц гарч ирсэн байна. Тэгэхээр яасан бэхээр хүнсний одоо хомсдол багасаад хүнсний бэлэн одоо яг тэгэхээр цагаан эдэн дээр чинь сүү тарагч нэг муутахгүй махыг өгдөг. Махыг чинь гаргалаа идэхгүй л бол тухайн цаг үед ч ямар хөргөч гэж байх юм биш. Тэгэл дахиад нөгөө зум бол намар бол дахиад нэг хүнийг нэг мал гаргах хэрэгтэй болдог гэж. Тэгэхээр малан дуусчаар өөр хүний мал руу орно. Энэ чинээс дандаа хүнсний хомсдлоос болоод дандаа нүдэлж тоорондоо зодтолж исэн мэт. Эрт цаг үед. Тэнгүүт соёл иргэншил хөгжөөд цагаан эдэний соёлыг хөгжүүлсэн. Цагаан эдэний соёл хадгалах боломжтой болсон. Үр жимс одоо энэ нөгөө сайхан зааруул гэдэг нь шүү дээ тийм. Энд чи өөрөө бидний аятай тухтай бүтэн нойртой хонох боломжийг одоо бидэрт өгсөн юм агуу хүнсэхгүй. Тийм байна. Хэрвээ аарц байхгүй бол мах иддэг нөхдүүд махан дуусаал нэгнийгээ очиод шүн бүлчих гэдэг. Тийм шүү дээ тийм бай. Эндээс үүдээд яах нь нөгөө хотоос одоо магнайм маань хэлсэн л зүйл шүү дээ тий. Холоос ирж байгаа юунд тэр зовлон тэр нүүдлийн бэрхшээл дунд нэгдүгürt Монгол хүний өрөвч зөвлөн сэтгэл. Хоёрдугаарт бүр эртнээсээ тогтсон хатуу ёс нь юу гэхээр ерөөсөө хүн ороод ирэнгууд хоолноос болж зодоо үүсдэг учраас хоол нөөцийг нь барьж өгч. Шууд өгөө. Энэ бол амар бодтой реалист тайлбар байхгүй. Тийм байна. Энэ дээр Руби Батулгын нэ урилгатай ирчгээд нэг бол нэрлэхэд, нэг бол өгсөн эдээг нь голоод, нэг бол ширээ цоортол идчихэд байдаг хүмүүсийг өгөөд. Эдийн голоод ирнэ. Бас хэцүү юм Яг идгэлтэй тий. Хүн л юм чи одоо. Тэр чи одоо хүний мөн чанартай байгаа шүү те. Нэг бол идэхгүй ингээд суугаад идэг хүмүүс хэцүү. Нэг бол идэхээрээ бүр ингээд ширээг нь цоортол идчих гэдэг хүмүүс хэцүү. Би ч одоо яадаг хүмүүс. Одоо нөгөө гэж. хөдөө бол найр хөрөмнөр бол нөгөө архийн дуустал уучаад тэгээ дахиад нэг 200% нөөцтэй найр эхлүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэгээд архийн дуустал уучаад тэгээд нөхөө арх нэмж яахгүй бол бас ингээ асуудал гардаг тий. Найр муу сайн хэлэх. Тэгэл нөгөө одоо энэ цагийн үеийн хүмүүсээ ухамсар ямар байгаа вэ? Тэгэл муу сайн хэлүүлэхгүй мөө өөр хүүхдийнхээ заяаг одоо тэгэл архигаар ингээл уучаал. Намайг өвдөө билүү 10-тай байхад манай нав зэгч хурим хийдэг байхгүй. Тэгэхээр үед манай өвөө нөгөө амьд сэрүүн байгаад тэгээд нөгөө хүүхэд байсан нөгөө хуримын бэлтгэлд ингээд би нөгөө оролцоод нэг 10 настай хүчмээс юм хөм зөөгөөд наагур цагуур бас хөөрхөн том болцсон тустай л гүйж ижилтэй. Тэгсэн чинь тэр үед нөгөө яг одоо 90-ад оны үе учраас арх амар уудаг. Та нар юу санаж байвал бидний тэр үеийн цагаан сарч одоо цагаан сараа бэлтэн гэл нэг баахан авдраар нарих авч тавьдаг үе байсан байхгүй юу? Тэгсэн чинь хоёр авдар ингээд тоог нь санахгүй байна. Ямар ч гэсэн ингээд хитэн авдар ингээд арх ингээд тэр үуч нөгөө шилтээ те ингээд дамжилдаг нэг юм одоогийн нөгөө MCS шил шиг те жижигхэн тийм авдраар ингээд
зөөгөөд ингээд хураацсан байсан байхгүй юу. Тэгсэн чинь өвөө энэ арх багаднаа гэхгүй юу. Тэгсэн чинь үгүй ингээ хоёр талаасаа ирэх хүмүүсээ ингээ тоолоод үзэхээр энэ бол хангалттай болж байгаа маа гэсэн чинь өвөө үгүй ирэх одоо ердийн ирэх хүнийхээ тооноос 2 дахин давуулж идэж ууш хамаг ямаа бэлтнэ гэж тэгдэг байхгүй юу. За. Тэгсэн чинь наг зэгч одоо 20 идтэл жоох охин штэ тий. Тэгсэн чинь юу гэж тим юм байдгийг тим их юм дараа нь тэгээд илүү гарсан юм а яах юм аах юм ингээ тэгдэг байхгүй юу. Тэгсэн чинь өвөө эрт цагаас монголчууд нөгөө найрын дараа хишиг тараадаг юм а, хувь тараадаг юм а. Хувагаал өгч дээ. Тэр нөгөө ирсэн хүмүүсийн идэж ууж хандлтны идэлж уулгаж дуусгаад тэгээд явж байгаа хүмүүст нь тэр нөгөө найран дээр ингээд илүү гарсан юмнуудаа боож ингээд баглаад өгч тийм болохоор угаасаа илүү гарна гэж тооцоод тороо сайхан бэлд. Илүү гар бол тэгээд хуваагаад өгчин илүү гарахгүй бол хандлтны идэж уулгаад явуулна. Тэгээд найраа Монгол тэр нэг ийм үг надаа ингээд толгоонд үлдсэхгүй. Найраа Монгол хүн шиг хийж чадахгүй бол найрлаж яадгийг гэсэн. Тэгээ одоо би ингээд яг ингээд одоо гэртээ зочин мочин хүн амьтаа уурхаараа найраа Монгол хүн шиг хийхгүй бол найрлаж яадгийг гэдэг өвөгийн тэр 10 настай хүүхдийн толгоонд ингээд бууцсан. Тэгээ тэрийг ингээд ухаж ойлгохдоо тэр үед өвөө ингээд нөгөө тэр чинь ингээд нэг данс тооцоо барьж байгаа хүмүүсийн л одоо хэлэлцэн явж байгаа штэ тэр дунд чинь тий. Эмээ наг зэгч хоёр л одоо хурмаа хийж байгаа ихч эмээ хоёр л данс барьж байхгүй юу. Тэгэл одоо өвөө амир ихэр нэхэд идэг ядаргаатай тий. Төсөв мөнгө их үрэх гээд идэг. Тэгээ тэр хооронд ингээ болсон хэрүүлэг би тэр одоогийн хүүхдийн нүдээр бол хэрүүл юм да. Тэр үед бол хэлэлцэн л явж байхгүй юу. Нөгөө ууж идэ тий. Нанчилтаа тэгэхээр за нанчилтаа юу найр сайхан боллоо гэдэг гэж байгаа зү тий. Наргих хөстэй газараа наргисан шиг нариг 8 настай болчих шиг бодох юм гэж ярах тий. Сэргэх хөстэй газараа сэргсэн шиг сэрэг сэхэмото юмсыг нэргсэн шиг нэрэг гэж ринчний чорны хэлсэн үг шүү тий. Тэгэхээр угаасаа л Монгол хүн чинь сайхан сэтгэл дүүртэл найрлуул найрлчин зодтолтуул зодтолчин. Тэр чинь уус нөгөө процессын асуудал нөгөө үлийн өрөөдөө бас гэн л тий. Тэнцээ чинь зөндөө олон сэтгэл холцсон юмнууд байна. Тэгээ цагаан сараар бол нэг амар яг архитэй байхгүй. Гэхдээ ер нь найран дээр бол хүний амьдрал болсон байна. Чи тэглээ би тэглээгээд олон өөр өнцгүүд нэгнийхээ үйлдэлийг харж байгаа учраас тий. Таардаг байл та. Гомдсон байгаа. Тэгээд тэнцээ чинь бас нэг тодорхой хэмжээний тийм шахаа юунууд байна. Тэгээд саяны ярьжсэн дээр буцаад орчих уу? Орчих уу. Тэр найр юугаа ярьчихсан. Тийм тэгээ нөгөө хоол хүнсний хомсдол ерөнхийдөө энэ хомсдол гэдэг зүйл хүмүүсийн ходоодыг л одоо тий яагаад байна л да. Тэгэхээр энэ урих дуудах эрдэм гэдэг бол ер нь манай өвдөц эрдэм гэдэг зүйл бол дандаа энэ сүнсэн биеийн дээр буюу сүнсэн бие бол ерөөсөө утга агуулга контент үннээр хоололдог зүйл. Үннээр энэ хороодлол хэдээр зүгээр ингээм амар сайхан утга учиргүй найрлжснаа яваад өгчин ямар ч утгагүй найр болчихлоо да. Тэгтээ сайхан идлээ гэдэг тийм хүн Монгол хүн бол байхгүй тий. Тийм. Зүгээр сайхан ирлээ. Тэгээд яагаад тэр хурим найран тэр хөтлөгч нарыг хэдэн сая төгрөгөөр түрээслээд одоо тэр утга уянгатай болох гээд өөрсдөө найр хоримдоо эзэн болох гээд байгаа тий. Тэгээд за яагаад тэр хундагны үг сүнчийн одоо дараалалч гэдэг юм уу тэр бүх зүйл байгаад байгаа юм гэхээр тэр найрыг л сүнснийг нь суулгаж өгөх гэдэг. Бүх юм тэгтээ бүр ингээд нэг хүн суулгах гэдэг юм шиг бүгд сүнстэй оролцсон. Тийм байна. Яагаад тэгэхээр өрх дуудах эрдмээр анханасаа сүнсийн дуудчих ирсэн. Тийм бай тий. Бие биш сүнстэйгээ ирээрээ. Сүнстэйгээ ирээрээ. Энэ чинь сүнсний ажил болно шүү гэд. За тэр хураагдсан сүнснүүд найр хөрмөн дээр яах вэ? Нөгөө хоёр гэрлэж буй залуу осуудтай заяанд нь асар их тэр гоё хураа өгнө гэсэн. Тийм байна. Тэгэнгүүт тэнцээ чинь нөгөө шинэ гэрийн найр болж байгаа шүү дээ. Хормын найр болж. Тэр гал голомтой бадраагаад шинэ хоёр хөргөнбөр хоёр маань одоо тий эхнэр нөхөр хоёр маань дээд тэнгэрт одоо заяан хорим бэлтгэлгээд хорим хийдэг л дээ. Ер нь бол их дийлэнх соёл иргэншлүүд тэгдэг л дээ. Одоо Христиан тий буддизм гэ бүгд л хормын ясыг заавал хийнэ соёл иргэншлүүд. Тэгээд дээд тэнгэрт нөгөө дээд биеийн буюу хувь заяан давхар хормоо хийж байна. Бурхны өмнө тий үг дээдсийнхээ өмнө энэ олон түмнийхээ өмнө сууж байгаа. Тэгэхээр тэхийн тулд тэр олон хүмүүсийг сүнстэй навчрах хэрэгтэй. Тэгэхээр өрх дуудах эрдэм гэдэг бол ийм утга учиртай. Хоёрдугаарт нөгөө асуудал. Цагаан эдийн асуудал. Нэг нь л нөгөө ааруултай боб ярьснаас шүү дээ. Мөн үү? Боб. Яг мөн. Ааруул өөрөө манай үндэстний төр төсний манай цагаан эдийн соёл гэдэг бол өөрөө хүмүүс амгалан тавин бүтэн нойртой хонох боломж олгосон байна. Бүтэн нойртой хонж байгаа монгол ирчүүд тестостероны хэмжээ асар өндөр байна. Нөгөө гормон чинь шүн унтчихад нөхөгддөг учраас
юм нь санаа зовхгүй Энэ сайхан өөрөө- бат унтахаар Энэ өөрөө Монгол ирчүүдийн нүүдэлчдийн дайнж, баатарлаг, өслөх чадвар өндөртэй уян хатан дэлхийн хаанч ямар ч талбарт өөрсдийгөө сорилт бэрхшээл дунд өөрсдийг аваад гарчдаг. Тэр чанар чадвар чи өөрөө энэ манай хоол хүнсний соёлд байна. Яг тэгэхээр энэ өөрөө нэгдүгээр итгэд хөнгөн, идүүртэй, асар их яст итгэн, сүнсийг тэтгэн. Сүнс гэхээр одоо мэдрэмжийн хөнгөн гэсэн үг тийм. Махан хэдэл хоорондоо байлдаал унтаадсан бол төр гэж байхгүй, Чингис хаан гэж байхгүй. Дэлхийг одоо холбосон торгоны зам дээр эзэн суужсэн их Монгол улс гэж байхгүй. За. Тэгэхээр би нөгөө талд нь хэлэх гээд байгаа. Одоо энэ юунууд юу юм бэ? Европын эзэнт гүрний хаадууд хин юм бэ гэхээр бид нар чинь тодорхой хэмжээнд хаадуудаа яаж гаргаж ирчихсэн, ноёдуудаа яаж гаргаж ирчихсэн гэхээр хамгийн сайн дээрэмдэх тий одоо бандит буюу нөгөө эсрэг талынхаа хоол хүнсний нөөц рүү одоо муу санаа арга тактикийг гаргаж ирж чаддаг хүнээ өргөжсөн байхгүй. Ер нь бол 1500 хүртэл төр төсүүд нь тогтоогүй асар олон нүүдэлчтэй айран байсан. Викинг, Саксон юу гэх ингээл явна. Одоо Саксонууд бол хүн нүүчүүд цохиусаараа л Британий аль дээр очсон англичууд байхгүй. Англичуудын нэг викингүүд бол одоо нутагтай байж л. Юунаас болж тайсан гэхээр дандаа хамгийн юм бандит буюу тий дээрэмчин нөхрөөгөө хаан ч юм уу удирдагчаараа лидерээрээ томилоод тэгээд биднийг дагуулад чи хоол хүнс олж ирээч. Ард ихнэр хүүхд хэцүүдлээ л гэсэн байхгүй. Тэрийгэ дагъя, чамаг дагъя. Чамаг дагъя. Тэрнээс биш тэдний төрт ясанд одоо жишээ тий юу гэдэг удирдагч одоо супер бусдын ив нэгдлийг хангагч гэдэг юм уу тий. Тийм гэхээсээ илүү нөгөө суур юу нь бол дандаа хоол хүнсний нөөц хэрэгцээгээл татчих. Өөрөө мэдлгүүл тэрийг хэн надад хоол олж ирэх үү би тэрийг дагъя. Олж намайг дагуулад тий. Тэгээ би бол зүтгий, итгэе. Нөхөр бол муу санаа ямар нэгэн одоо хатан зөриг сайн чанарууд ч гэсэн байгаа шүү дээ. Тэрүүгээр хоол олж ирэх шүү. Нүүдэлчдийн хувьд хаан ширээгээ сонгодог процесс нэр ондоо. Хин олон төмнийг эвдүүлж нэгдүүлж чадчихна. Яагаад тэгэхээр тэнцэж нэг хоол хүнснийхаа соёл иргэншлээс шалтгаалаад хоол хүнснийхаа элбэг түгээмэл байдал, хүндлэг танилцах, өрх дуудах ёс сүнслээрсээ шалтгаалаад тэнцэж байна яахгүй эвлэл үүсэж. Тэгэхээр тэр эвийг хэн сахиулж чадах вэ? Нэг бандит байх юм бол буюу одоо нэг дээрэмчин буюу булхай байх юм бол тэр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ягаад тэгэхээр тэр чинь ив ивддэг нөхөр байхгүй. Нэг аймгийн эрх ашигыг авч үзээд нөгөө аймгийнхаа эрх ашигыг эвдээд байгаа тийм хүн чинь бол хаан суух, ноён болох боломжгүй хувьгүй. Тийм учраас олон хүний хувь заяаг сөрөг тал руу нь авч явахыг л одоо үйл үргэдэг. Олон хүний хувь заяа сүнс тэр сайхан өрх дуудах эрдмээрээ цуглуулсан хур итгэлийг нь сайхан дараагийн төвшин рүү хөгжүүлэх те заяаг нь дараагийн төвшин рүү авч явахыг л хаан гэдэг. Яг үнэ. Тэгэхээр энэ өөрөө кинг гэдэг одоо ойлголт хэмжээг өрөх мэдлээ шүү дээ те. Монголчуудын хувьд хаан гэдэг ойлголт хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. Хаан гэдэг бол их хүн гэсэн утгатай. Кинг гэдэг нь бол нөгөө хэдийг л удирддаг зүгээр статус байхгүй. Тэгэхээр нөгөө соёл иргэншил, хоол хүнс өрх дуудахаас л ийшээ орчлоо шүү дээ Тийм байна. соёл иргэншил хоол хүнсний хангамж тэгээд дэлхийн өөрөө хүний мөн чанар яаж иргэдэг вэ гэдгийг түүхэн талаас нь бид нар ингэж мөн чанарыг нь хараад ингээ хөдөлгөөнийг нь хараад дайнууд юунаас үүсдэг, философууд юунаас үүсдэг ингээ харангууд Монгол соёл иргэншил гэдэг чинь өөр юм цаана утга учиртай. Тэгээд ийм байж чадсан учраас ганцхан сая монгол хүн дэлхийн 300 гаруй хэлээр диалектикээр тий ярилцдаг 200 сая иргэдийг 20 сая хавтад үргэлжин километр газар нутагт за Pax Mongolica буюу 150-аас 200 жил ерөнхийдөө ингээ амар амгалан бүтээж байгаа. Тэгэхээр тэр нөгөө монголчуудын амар амгалан соёлыг дагсан ба шүү дээ. Мэдээж орон нутгийн зодоонууд бол байсан. Тэгтээ ерөнхийд намглан ингээ сайхан Чингис хааны шууд угсааны хаан өгөөд ингээ ноёлж ижээ гэж. 1 сая монгол хүн. 200 сая иргэнийг. 200 сая иргэнийг. Вау. Бид нар чинь нөгөө монголчууд цөөхөн гэж яриад байдаг. Юу вэ? 1 сая монгол хүн их Монгол улсыг бүтээсэн бол 3.5 чинь баг хангалттай байгаа юм шүү. 3.5 төрж штэ. Багтаад байгаа мó гэдэг. Бид нар чинь баг Монголын зах зээл жижиг ингээл байнга тэгж ярьдаг. Тэр яагаад хүн амын хувьд тэр харьцуултыг хийсэнгүү вэ гэж сайн бодохгүй юу тийм. Энэ дээр нэг амар сони юм гарч ирдэг. Одоо жишээ нь ерөнхийдөө хүн одоо малчин хүн ядрахгүйгээр насан туршдаа мал хариулах, малтайгаа харьцах тооны харьцаа нь 200 байхгүй. Ерөнхийдөө урт хугацаанд нь малчид ч гэсэн ярьдаг.
ингээд явж байгаа. Нэгийг харьцах нь 200 байхгүй. Нэг хүнд 200 толгой мал. 200 толгой мал. Тэгэхээр 5 өрх бүл байх юм бол 1000 толгой малыг тэр хүмүүс одоо юу гэдэг 10 жил 20 жил хариулсан ч ядрахгүй байхгүй. Одоо тэгтэл хоёр ах эгч хоёр хүүхдүүдээ хот руу явуулчаад 1000 толгой малтай нэг хүний харьцаа 500 болчиход байгаа учраас энд ямар үүсэл гарч ийн гэхээр тэр хүмүүс 5 8 жил малаасаа хаширчаад байгаа байхгүй. Тийм бай. Хүүхдүүд нь мал хариулах, олон мал хариулах. Ягаад тэгэхээр 500 мал хариулах шаардлага байгаад байгаа байхгүй. Ах хувьд. Тийм байна. Тэгэхээр энэ өөрөө хүний потенциал гэдэг нэг юм хөдөлмөрийн потенциал гэдэг зүйл. Мэдээж тэрийг 1000 малыг ч гэсэн ганцаараа аваад 20 жилдээ аваад явдаг тийм хөдөлмөрийн гавшгаач нар бол байсан. Одоо ч байна. Ямаагаар 1000 тийжин хөдөлмөрийн баатар хийж ин тэ. Гэхдээ хүний ерөнхий потенциал гэдэг зүйл биологийн зүйл шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг хэсэг нь 200. Яг тэрнтэй адилхан 1 сая бөгөөд 200 сая дэлхийн ард иргэд нэгийг хэрцэх нь 200 байдаг. Яг уу мал гэж байгаа юм биш дэлхийн ард иргэдэг. Гэхдээ хүний одоо байгалийн биологийнхоороо эдис харилцаагаар бусдтай харилцах потенциал бол өдөрдох потенциал бол 200. Чингис хаан бол өөрөө 350 төшөгтэй байсан гэдэг. Монгол төрийн хойч үеийг бэлтгэхэд бол. Тэгэхээр би нэг 10 өдөрдох бол окей. 100 өдөрдох бол окей юм байна. Тийм байна. 200 хүний потенциал бол байгаа юм байна гэдэг ийм биологийн суурьтай. Тэгээд тэрнээс чинь цаашаа сэтгэл нөгөө сүнс оюун ухааныг ажилуулад ирвэл тэгэл сая ярнуудтай. 1000 хүн өдөртэй гэвэл надаас гадна дахиад 4 хүн миний менежментийн багт яг над шиг сэтгэж хамт хөдөлж 1000-ыг өдөртөн л гэсэн. Биологи хувьд таад ядрахгүй гэсэн. Тийм байна тий. 1080 гэж яригддаг гэсэн шүү дээ. Тэгээд малын нөгөө хариулгын ингээ тоон ихчээд байгаа болохоор ээж аавынхаа тэр нөгөө өөрийнхөө ачаалаас хитээдсэн давсан тэр одоо ажлыг хараад хүүхдүүд нь ядраад шууд багасаа трама авчиж байгаа. Яг тэгэхээр ээж хоёр нь амар хятаж, хоёрдугаар амар стрессж байгаа. Тийм байна тий. Мал бие хүчний хөдөлмөрч амар авшгүй шүү дээ тий. Тэнгүүд тэр юун дээр тисэж үлдчихэж байгаа чадaltaй, ястай, амстай, чөмөгтэй гэж ярьдаг юм уу? Тэр хүмүүс байгаа. Окей, баярлалаа, талархлаа. Тиймгүй ч хүмүүс нормал хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол яг үр хүүхдүүд нь шууд тэр багаасаа тэр их ажиллаа шууд галширч байгаа. Тэгэхээр энэ өөрөө бид нар зүгээр л энэ соёл иргэншил биологийнхаа зөв тогтлуудыг амар сайн ажиглах хэрэгтэй. Хоёрдугаарт нөгөө цагаан эдээ хүний яс чанарыг бэхжүүлдэг энэ зүйлсээ соёл иргэншлээс ингээ гээгээд одоо буцаагаад нэг харин ковидын дараа жоохон ингээ сааж чинь те жоохон айрыг ууж эхэлж. Айрыг үнэтэй байгаад бол би амар баяртай. Ковидын өмнө чинь айрыг малын юм дээр 1500 биш те. Тийм. Цагаан эдээ үнд орж байна тий. Цагаан эдээ мах хоёр үнд орж байгаа нь яах вэ? Нэг талаараа хэрглэж байгаа бид нар хэцүү байгаа ч гэсэн нөгөө талдаа яалтчгүй малчин болох сонирхлыг бол өсгөж өгч байгаа байхгүй юу? Урд нь цагаан эдээ ингээ литр сүү 1000 төгрөг 2000 төгрөг байхад би мал гэж яах юм зүгээр байрны гадаа өөрөө ирээ сүгэ аваараа гэдээ орилоод байхад би тэрийг нь аваад тэрийгээрээ тарга бүрээд идчихэд болчихж байгаа юм шүү гэдэг мэдрэмж өгдөг байсан байхгүй. Одоо тэгэнгუთ байрны доор зарж байгаа литр сүү 4000 5000 төгрөг болчингууд ер нь үнэтэй байвал яадгийн гэдэг бодол ингээд толгоонд орж ирж байгаа байхгүй өөрөө мэдлгүй. Үнэ нь өөрөө хөрөнгө те. Тийм үнэ өөрөө хөрөнгө. Гарцнаас хөрөнгө бол. Тэгээд гарц нь хөрөнгө. Тэгээд одоо сүүний гарц бодох юм бол ядаж идэж болгоод идэн гэдэг ч юм уу нэг юм дараагийн ямыг бодох юм сэтэл өгöd байгаа байхгүй юу. Тэгээд гэж ингэж бодсноороо би одоо 3 өхөр 2 тугал 1 бируутай. Баян хүн байгаас те. Дараа жил бараг 10 болчихлоо. Тэгээд тэрийг малж байгаа хүнд бас би цалин өгж байгаа байхгүй юу. Чинь одоо байрны хангатай авчрахгүй тодорхой учраас тэр хүнд ингээд сарын 500,000 төгрөг өгнө. Тэгээд зүгээр тэр сая өнгөрсөн хагасаа бүтэн санд очиж сүгэ авчаад буцаж явахтаа бодохгүй юу. Хотод ингээд нэг хүн сарын 2 сая төгрөгийн цалин ингээд авахгүй л бид нар чинь өстө мачиж штэ тий дүгжрэл блаблаараа орж. Гэтэл тэр хүн тэнд ингээд нэг 6 өхөр өглөө бэлчээрт нь гаргачаал өглөө оройдоо сайлыг нь аваад би сүүг нь бүх сүүлийн сүүг нь би авахгүй штэ надад нэг 10 литрийг жоорлчоороо би хагас бүтэн саяны өглөө очиод авчиж байя л гэж байгаа. Тэгэхээр тэр нэг 3 үнэний одоо сүү за зүгээр хамгийн муугаар бодоход нэг хоногт 10 литр сүү авъя л та тий. Тэгээд 7 хоног саахт нь 70 литр сүүнээс нь би 10-ыг аваад 60-ын чи тушаагаад өөрөө ингээд ахуудаа хэрэглээ тий. Тэгээд мөнгөө өөрөө аваа. Тэгээд дээрэс нь би 500,000 төгрөг өгье гэд миний 3 өхөр 3 тугалыг хараад 500,000 төгрөг авч болж байгаа юм бол над шиг 6 бадмагийн мөнгөийг авахд 3 сая төгрөг. Дээрэс нь плюс сүүтэй. Тэгэл ингээд бодохоор чинь тэгээд ингээ малчин болчвол гэдэг те зүгээр ингээд хүний үхрийг хариулвал айтайхан амьдарчих юм шүү гэдэг нэг юм санхүүгийн хувьд ойлголт ингээд гарч ирж байгаа. Тэгээд зүгээр энэний бүр ингээд суур хөшүүргэн цагаан эдээ үнэтэй болсных. Би тэнд үхэртэй болыг сэтгэснийх байгаад байгаа байхгүй юу? Тэ? Тийм шүү дээ.
Ер нь бол би чинь бас нөгөө улсын аварга малчны жил 2000 хонь хариулсан. 700 төлөө авсан. Тэр бас миний хувийн бахархал жил хариулсан. Тэгэхэд тэнд ер нь бол хонь хариулах нэг ч одоо 2 хошуу маш л шүү дээ, тий? Хонь ямар хариулах. Тэр бол чанга ажил. Тийм шүү дээ. Надад бол 1000 хонь бол ингээ харахаар хариулж байгаа хүн харахаар ингээ ходоод нь ингээд инээ түрээд төгс гидсэнд инээ түрээд гэж юм. Яг. Би өөрөө 2000-ыг хариулсан чи. Ёо. Тэгээд талаар нэг тардаг бах та. Тэгээд нөгөө адуу өхөр орж ирнэ, тий? Өхөр орж ирнэ. Бас нэг 70 орчим өхөр. Би бол адуу руу орохгүй 5 азаргаадуу хайгаад явах юм бол тэр талаар 4 хонь ч одоо хайчих уу, тий? Тийш. Тэгэнгүүт ерөнхийдөө юу ячтэй. Ингээд эхлээд ядарн ингэж явж ирсэн малх удаага ингээ холбогдоод тэгээд тэндээс асар их хим буюу одоо амьдралын эзэн бие сэтгэл дээр асар их амьд-амьтнаас хүн хүчил авдаг юм. Тэгэхээр өөрөө соёл иргэн шил чинь өөрөө аюу тийм гоё. Одоо нөгөө ягаал манай нэг жоохон буруу зувааргаар мөнгөтэй олцсон ахнаар уяраагүй гэдэг тий. Тэр чинь нэг жоох юм авах гал байгаа байхгүй. Хим авах гэдэг. Тэндээс нэг амьд амьтны нэг юм өөрийн гэсэн нэг юм эрчим авах гэдэг шүү дээ. Химэр гэл юм шүү дээ. Морноосоо гоё ир чадлыг авах гэдэг. Тэгээд мал хариулж байгаа хүн чинь нөгөө улирлуудын өдрийн бүх тийм сонин гоёыг мэдрэн тий. Яг тэр цаг тухайн улирлын тэр зүйлүүдийг мэдрээд идэг гоё. Тий. Тэнгүүд энэ өөрх дуудах эрдэмдэр бас нэг комплекс үүсэн л дээ. Чи намайг хүндэлсэнгүй гэдэг асуудал гарч ирж штэ. Тэнгүүд нөгөө бид нар чинь энэ ороо дэлхийд дээр хэм блэ? Хүнийг хүндлэн гэдэг чинь юу гэсэн үг юм? Хүндлэн тий. За хайрлж майрлага болио ямар амраг асуудаг байна ш. За хүндлэн. Тэнгүүд дотроо нөгөө тухайн хүний үн хүнд гэх юм уу? Энэ ороо дэлхийд дээр өгж байгаа үнц нь value тий. Бизнесийн утгаар. Тэрийг нь мэдэрсэн хүн л хүндлэх юм байна л да чи сэтгэлээсээ. Энэ хүн одоо жишээл одоо манай магна маань гэж тий. Өглөө болгон дээр ингээд хөтөлтийгээд энэ үйл ажиллагаа ингээд авч явж чинь маркетинг дээр ингээд явж чинь тий. Энэ хийж байгаа ажлын үн цэнийг ойлгож байгаа. Хүн энийг бол хүндлэнэ. Тийм байна тий. Тэгэхээр нөгөө хүндлэн гэдгийг бид нар гаднаасаа нэг юм механик те ингээл ороод ирэнгууд нь тохилцож наангуудаа те аяг цай ч юм уу эсвэл одоо юу гэдэг дарга нарт нэг аяг виски өржихгүй гээл те ингээл нэг ингээд байгаа штэ нэг бялдуутай яндар байдаг. Энэ өөрөө сүнсний ажил. Тийм байна. Хүний сэтгэлийн үйлдэлхгүй. Тийм байна. Тэгэхээр нөгөө хинэн хинбэ гэдгийг барьж авсан хүн бол хүнийг хүндэлж чадна. Тэгэхээр хоёрдугаарт зарим хүмүүс хүндлэх гээд хүндэтгэл гардаг. Өөрөө хүндгүй хүн болвол тэнд баахгүй гэсэн. Дотор нь хүнд гэж юуг нь хэлээд байгаа юм гэхээр сэтгэлд нь тэр хүч нь байдаг хгүй. Тэгэхээр манай нөгөө ах нар чинь хуучны нөгөө 60-аад оны те одоо дайманы дараах үеийн амар трама хараад үзсэн. Ах нар чинь атман жинхэнэ атман байлаа шүү дээ. Аамаа нар юу яхаж бид нар чинь бол тэгэл яаж байгаа шүү дээ. Наа чинь бол цорог гоожур те. Наа чинь хүний хайр даахгүй, хүн ч хайрлж чадахгүй. Багасаа л тиймээсээ тиймэрээ дуусна. Тэгээ хүнийх нь нөгөө хүн чанарт нь гэдэг юм хэлээд байдаг. Үнэхээр одоо юу гэдэг аавын суусан ч гэсэн тэр нэг хүндэлдэг нэг найз нөхдөнд одоо зүрхнийх нь домог андуу те хонгор андууд нь байж байгаа. Тэд нар нь бол үнэхээр ингээд хаач явсан юм хүчтэй өөрийгөө мэдрүүлсэн юм шичүүд үүдэг те. Тэгэхээр тэнд нөгөө хүнд гэдэг юм яваад байгаа. Хүнийх нь чанар дээр хүн чанар дээр нь хүнд гэдэг. Тэгэхээр бид нар тэрийг концепцийг ойлгож ингэж яа. Гэхдээ манайх үнэхээр монголчууд өв соёл үнэхээр агуу удам. Одоо жишээ нь наадмаар баяа одод ороод ирж байгаа шүү дээ. Тэнд хүндлээд байх юм байгаа хөрхий. Юу ч байхгүй. Хамгийн сүүлд нь өрөөд ирсэн. Гэхдээ тэрийг өрөвдөж инэрч хайрлаж байгаа. Инэлж хайрлаж байгаа. Энэ жилийн баяа одод эх жилийн түрүү маа гэж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнцээ чинь хөрхий ингээд нэг юм болоогүй л байна тий. Тэр нэг дутуугийн мэдрэмж, гологдох мэдрэмж айдсуудын нэх гой цайруулаад наадмаар урамшуулж өгж байгаа бас нэг том хөлбөр юм уу? Юм бодоод гэсэн чинь тий. Тэгэхээр нөгөө хүндгүүг хүндлэн гэдэг бол ихсийн замнал та. Хүний замнал гэхгүй. Тэнгууд бид нар өнөөдөр хүндтэйгэж хүндэлж чадахгүй байгаа. Тийм байна. Тэгэхээр бид нар хэм бэ? Бид нар хүн мөн үү гэдэг асуудал гэхгүй. Тэгэхээр энэ хүндлэл гэдэг бид маш сайн ойлгох юм асуудал. Нэрийн систем өөрөө хамгийн одоо мягийн ч хүртэл хүндлэж хайрлахаар тохируулаад өгсөн биз дээ. Наадам гэдэг тэр утгыг ингээл бодохоор тий хүндлэх юмгүй байхад л хайрлах, инэрчих гэдэг юм. Шууны өндгөн дээр сүүдрээ тусаадгүй монголчууд.
цаана метафор нь юу гэж хэлээд байгаа нэр өөрийнхөө болон бусдын хөвгөдөд муу зан характераа үзүүлэхгүйгээд унтуусныхаа ар дээр амжил амьдралаа хэлцдэг. Нэг гэрт амьдарч байгаа. Үгүй нэр яа. Шууд чимээгүй болчих. Хэлэх үгүй болчихлоо. Яг ингээд бодоол цаашаа ингээд. Төрөний яг тэр нөгөө нэг зүгээр ингээд инээгээд ингээд цайлаад байгаа ч гэсэн цаан сэтгэлд нэг юм үлдэхгүй байх ингээд идэг штэ тий. Яг тэр хэсэг нөгөө манжлах гэдэг үг байдаг штэ. Манжууд бол нөгөө арга ухаан ихтэй ард юм тий. Аргалаад байдаг. Аргалаад байдаг хүн ингээл нөгөө сэтгэл дэвсэл тохоод дэвсээр гал ингээл өвдөг дэвсээр гал арганд норчдөг юм байна. Хит арга тий. Манж өөрөө хаан зөрчингүүд өөрөө алтай буюу энэ алтай ханга буюу соёл иргэншлийн өглөө сүнснийхээ өглөөнөөс жоохон нутгийн хувьд хол. Тэнгүү нөгөө монголчуудтай хамтарч соёл иргэншил засаглалын тогтолцоонд байх үедээ их Монгол улсын үедээ бол тэд нэр ингээд аж ахуй хүртэж аваад идэг байсан. Нутаг сэлгээд идэг. Өөр улсууд болоо тогтчихингууд тэр нөгөө нутаг сэлгээ мэлгээ байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр нөгөө арга ухаанаараа л ингээд үлдчихэж байгаа соёл иргэншлийн үед. Өөсөө Монгол юу ч айс авч алтан баруун талд өсүүн гээд одоо алтай хангаа хинганы газар нутаг дундаа өтөгүүн гээд тэгээд зүүн тишгээ дорндоос зүүн тишгээ манжуурт бол ухаан удаг гээд гурван том хилний өөр хилний айс авахгүй. Тэгэхээр нүүдэлчд ч өөр гурван улс гэсэн үг. Өтөгүүний одоо юу ч одоо монголчууд төлөөлнө. За өсүүний буюу одоо алтан баруун талд ойрдууд. Ухаан удгийн төлөөлөл чинь адилхан нүүдэлчд манжууд буюу зөрчингүүд байхгүй. Адилхан нүүдэлчд соёл иргэншлийн хувьд одоо тий. Гэхдээ өөр язгууртай гэсэн. Манай Малайзаас сонсож байгаа баяр хүү манлж авагч маань цаанаасаа л нэг хүндэлмээр хүн байдаг да. Хажууд нь байхаар өөрөө ирэхгүй. Үг хэл, үйл хөдлөлөө хянаад байдаг. Гэт нэг хүндлэлийг хүлээх нь нэг өдрийн үйл биш юм л да тий. Тэр хүний ингээд нэг насны амьдралыг мэдж байгаа хүн л хүндэлдэг болохоос биш. Өнөөдөр таарал магнай тэнгис нэга яг юу идэх хүн бэ гэдгийг мэдэхгүй байхдаа нөгөө шууд хүндлэх боломжгүй. Гэхдээ Монгол ухаан, Монгол соёл өөрөө эхлээд хүндэлчих хинч үйж магадгүй. Хүндлэлээ эхлээд үзвэл тэгээд араас нь танилцаад ингээд мэдлэх, хүндлэх ёс гэдэг байгаа шүү дээ тий. Мэдлэг танилцах эрдэм, өрх дуудах эрдэм гэ хоёр эрдэм тий. Тэгэхээр мэдлэх, хүндлэх ёс, муугийн ёс биш Монголын ёс гээл ингээл янз бүрээр бид нар дуу, яруу найраг бидний соёл зүрэн гişингээл уламжлагдаад ирсэн байна л да. Тэнгуут ер нь хүн Монгол хүн бол хаанч бас мэдтэй устдал байдаг гэдэг ойлголт бол бидэрт ингээ яваад байна шүү дээ. Тэгэд мэндний араас одоо хөдөө бол ингээл сайхан хөөрөг зөрүүлээл за хаа урж яваа ямар хэрэг зоригтой байгаа юм те. Тэгээд тэрний араас ингээд хүмүүсийн үгийг сонсоод ирэнгууд үнэхээр бас хүндэлмээр санагддаг. Насыг нь үгүй ядаж насыг нь хүндэлдэг ч юм уу те. Анх удаа хүмүүсийн өнгөрсөн 7 хоногт ярьсан тэр мэдлэх танилцах эрдэмдэр одоо тэрийг ингээд сонсож байхад Монгол хүн ингээд мэдлэгтэй одоо саяны ярьсан нөгөө дотор сэтгэлээсээ нөгөө зүгээр ингээд сайн байна уу юу вэ гэдэг өнгөчдөг биш те. Сүнснээсээ гэдэг шүү дээ. Дотроосоо ингээд нөгөө сүнснээсээ мэдлж амархан сайн байна уу, сайхан өвлжиж байна уу, тэ таны өвлжөө тавлаггүй, би тэнхээ сайн уу гэд энэ хідэн үгийг солилцохоор өөрийн мэдлгүй тэр хүнийг намайг ингээд нэг юм хайрлаж санаж мэдлж байгаа эрчим мэдрэгдээд эхэлдэг байхгүй тий. Чин сэтгэлийн. Тэгэхгүй юу вэ? Өө тайван дөө. Тэгэхээр нэг юм солилцож амжихгүй тэр хооронд нэг юм эрчим бүүж амжихгүй байгаад байгаа байхгүй. Нөгөө цахилгаанаар бол хоорондоо ингээд нөгөө нэм нэг уулзаж амжихгүй тий. Долгионы мэдрэмж байхгүй, үйлцэл байхгүй гэж амжихгүй байгаа байхгүй. Тэгээ юу вэ? Өө тайван. Гэтэл ингээд дуусчаар тэгээд ярих юмгүй болчдөг ч юм уу нэг юм ярмааргүй санагддаг ч юм уу нэг юм хэсэг. Гэтэл таны бие тэнхээ сайн уу, аж ахуй сайн уу, амьдрал ахуй тавлаг уу гэдэг ингээд юмыг ингээ хайрлал надад санаа тавиад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байхаар тэгэнгუთ тэлтэр мэдлэг танилцах эрдмийн арталт нөгөө өөрийнхөө хийж байгаа одоогийн хийж байгаа ажлыг ер нь бол яг нэг юм 3 минут орчимд ингээд маш цөөхөн үгээр часид хилдэг байсан юм байлээ л да одоо тэр эрдмийн ингээд үнзгийн ухаад судлахаар тэр нь одоо баруунд нөгөө нэг соёл нөгөө хийт болоод байгаа pitch deck нөгөө бизнесээ 3 минутанд амжиж танилцуулах урлаг тэрний автор нь бид юм байлээ штэ зохиолч нь монголчууд юм байлээ штэ гял ингээд хэрэг зориг юунд дөө хит нутаг хаана уу гэдэг чинь л хэний хүү хин
Хэрэг зориг хаана, хэд нутаг хаана те яг гэж байгаа. Тэгэл ер нь хүнтэй уулзах чинь би тэр шүү, би тим хийж байгаа шүү, тэгж байгаа шүү, ингэж байгаа шүү, тантай ингэж холбогдсон шүү гэдэг. Тэгээ ерөөсөө наадах чинь. Хэрэг биш хэд нутаг хаана вэ? Хэрэг зэрэг юунд дүү гэд энэ хоёр өгүүлбэрт яг тэр pitch deck буюу тэр нөгөө хөрөнгө оруулалт авах гэж байгаа deck чинь яг энэ хоёр үгэнд нөгөө тайлбар хариулдаг байхгүй юу? Монголчууд бол энийг нөгөө агуу бүр ингээд өдөр тутам тавьж. Өдөр тутамдаа хийсээр байгаад тэгэл яг хэрэг зөргөө хэлээл тэгэл чам тийм хэрэг байгаа мó ч юм уу надад нэг юм байна. Чи тэрийг аваад хэрэглэх үү яах вэ гэхүү те. Одоо үсээ хатах гад явж байна. Манай тэрэг сул байна гэхүү тэхүүгээл шууд ингээл ярилцал бүхэн дээр нөгөө хилдэг үгтэй штэ те. Нөгөө хон хэрэгж яхад хилдэг үгтэй, хураг хөвж яхад хилдэг үгтэй гэл энээсээ згсүүлэл байна л да нэрэ тий бодоод тахаар. Одоо бас мэдлэг танилцах юу өөрөх дуудах руу орчих уу гэдэг. Явж байгаа. Сайхан хайлж байна бид. Явж байгаа. Дотор нь ингээд задраа жоохон задраал яваад. Тийм ч жоохон хайлах мэйдтэй тий. Тэнгүүд нөгөө хүндэтгэлтэр одоо бид нар дээр бас харагддаг юм нь айц дотоод одоо сөрөг мэдрэмжүүдээр дамжуулаад би энийг чамаас авах эрхтэй шүү. Хүчээр авах гэдэг. Яа. Ус тэгж байгаа шүү дээ. Амар муухай хараад хүнсүг цангицсан. Тийм нөгөө аавраараа болчин бомбо хал. Тэрийг нөгөө аавраараа ялна энэ төр гэдээ одоо ч баг тийм арга заагаад байгаа шүү дээ тий. Одоо маа бас нэг эвгүй явахтай адилхан хүн л дээ. Тэгтээ ихчнэр байна те. Ааш цантай авиртай хүмүүс байна. Яашаараа зарлах гад идэг те. Ахнар болохоор гарцаараа одоо юу гэдэм том бандар машинаараа дарж алчих гад ингээд. Тэгээ тэр юу хүсэж байгаа юм гэхээр тэр бол хүндэтгэл хүнээс хүсэж байгаа. Хүндэтгэл хайр эзэн бие сэтгэлийн орондоо хүсэж байгаа. Тэр хүмүүс гэхдээ юу хүсэх хэрэгтэй гэхээр эхлээд үннийг буюу сүнсэн дээрээ тэр мэдрэмжийг авч чадахгүй дутуу байгаа учраас тэр хүнээс хайр нэхэд. Энийг л бид нар одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаан, гүний сэтгэл зүй дутуугийн комплекс л гэдэг. Тийм байна тий. Тэгэхээр нөгөө арга нь нөгөө эхэлж өөрөө өгөөд тэгээ авдаг байгаа шүү. Хүндлийн хариуд хэлэл тий. Тэгэхээр энэ нь бас нэг ийм бүр бүхнээс аваад те одоо жишээл юу гэдэг нэг захирлынхаа өмнө хуралд оронгод ажилт нэг би энэ бүнж өнцгөөцсөн те тайлан майланга яалаа малаач гişгтэй өөр юм амар өрдөлтөй байгаа. Тэр компанид нөгөөс улс сүнсэн дээр ялагдсан стратеги мянга гоё юм зураад хэрэггүй. Угаасаа удирдгчийн сүнснүүд нь тэр хүмүүсийг айдсаар нүдлэж байгаа. Яг нь айдс бол өөрөө хүний махан бие буюу сүнсэн сэрээгүй сүнсэн тэлээгүй байгаа хүнийг хөдлөгдөг маш сайн хөдөлгөгч хүч. Айдс. Амьтныг ч айдсаар нүдлэж байгаа. Гэхдээ бид нар хүн болсон буюу хүн чанар те хүн байхын ухаан ярьж байгаа бол Монгол хүн бол ялангуяа нэгнийгээ айдсаар нь хөдөлгөн гэдэг энэ барууны дэлхий дээр яваад байгаа те дэлхийн шинэ дэг журам гэж яриад байгаа. Энэ зүйл дээр бол баглаар оцолцсон. Ядсан арга гэдэг да тий. Одоо бүр арга нь нөгөө сүнсэн дуусаад хүчирхийлэл төрүүлнэ. Бид нар монгол хүн өөрсдөө хүндэтгэл лэр ядаж хайрлаад нэг амар гийгүүлэхгүй маа гэхэд хүндэлчихэж байгаа. Тийм шүү дээ. Нэг ийм үг өгдөө шүү дээ. Ер нь нөгөө харилцааны алтан зарчим бол нөгөө хүмүүсийг та өөртөө яаж хандаасаа гэж үснэ. Та өөрөө хүмүүс яг тэгэж хандах хэрэгтэй тий. Тэгэх юм бол тэр бол яг нөгөө алтан зарчим байгаа даа. Би бол яг хуу шавнар дээр бас жоох юм харна л та. Би ч бас хөндлүүлэх хэрэгтэй юм шүү дээ. Тэр улсуудын хувьд бол тий. Тэгээ за нөхдүүд ер нь яаж мэдлж гин яаж нээж гин. За ингэж мэдлдэг болсон уу гэл ингээл. Тэгээ ороод багштайгаа яаж мэдлдээ. Би чинь дандаа хоцорч ордог мэдлж хичээл нөгөө хичээл өмөлчих гэдэг. Хичээл өмөлөхгүй байхад миний хувьд хүндлэл юм да сэмэрх үлми дээр очиж. Бас тэр чинь мэддэг шүү дээ. Тэгээ үйл хөдлөлөөрөө мэдл. Надад жишээлбэл бид нар өмнөх сүнсэн дээр биний дуу хоолойны цаваа цангилсан байдал гэдгээс гадна энэ фоз айгуу чухал. Сэтгэл дүүрэн сайхан хүн рүү нүүр царайгаараа бүтэн харна тий. Хулганаад ахгүй тий. Хулганаад ахгүй ингээд ингэчээд ийшээ хараад сайн уу тийш дээ тий. За хаанаас ирүү юу болов яав тий. Гэтэ хичээлээсээ хоцорсон үед бол хулгана шүү дээ. Өөдөөс нь шууд яасан ингэ ширтээ дэвлэж хүндлэхгүй. Үтчихгүй гэдэг. Ядаж бие хэлэмжээрээ нэг хичээл орж ийн нөө. Тэгээ жоо гидбэлцэн гэдэг юм хулгана. Зороож яхав шүү. Хулганаа. Эвтэйхэн чимээ гаргахгүй. Эвтэйхэн юм хамаа ингэ дэлгэж тавина. Тэгээд ямар үед ямар поз авч тэр хүндлэлийг үзүүлэх вэ гэдэг чинь бас их чухал байгаа юм л та тий. Би нэг сардаа нэг 2 хүн менторлдаг гэж ярьж байсан шүү дээ.
Нэг нь болохоор нэг тийм жоохон их мөнгөтэй биш. Гэхдээ жоохон тийм мөнгөтэй айлын охин байхгүй юу? Тэгээд бизнес хийж байгаа. Тэгээд нөгөө жоохон арган дутаад тэгээд надаас ингээд одоо ментор биш болсон болохоор айгуу зэрэгтэй тэгж хүмүүс ямар таних юм ямар зарласан биш аа. Өөрөө л сонсож байгаа. Тэгээд нөгөө угаас аав ээж хоёр бол юмыг нөгөө ийм хүчээр хийгээ сурцсан. Одоо мөнгөөр зодох маягаар ингээд удирдах арга барилыг аваад сурцсан. Тэгэхээр тэр охин юу гэж харсан бэ гэхээр би удирдахч байхын тулд мөнгөтэй л байх хэрэгтэй. Тэгээд нөгөө цалингийн нааманд нь ингээл тултал хийгээл те. Тэгэл загнаад ахад энэ бизнес бол явна гэж ойлгосон хүн байсан байхгүй юу анх. Тэгээд тэр нь ингээд нэг сайн ажиллахгүй байнгут буруу болоод байна гэж ойлгоод намайг ментороор авч байгаа байхгүй юу. Тэгээд хоёлаа ингээд ярилцаад үзчихэ. Тэгээ ер нь бол мань хүний удирдах арга барил нэг тийм жоохон ширээ шаах маягтай. Хурал дээр орж ирэл ерөөсөө ингээд алдааг нь олоод загнаал те. Тэгэл одоо чи одоо цалингаа авчиж энийг ингээд яа наа үзүүлэлтээ өсгөхөд яа тэрийгээ тэгэхэд яадаг ингээд баруун зүүнээрээ солилцсон те. Цалин өгсөн үрдүн наашаа гэх те. Нэг иймэрхүү маягтай л удирдах хүн байсан байхгүй анх игээд. Тэгээд хүмүүс намайг хүндлэхгүй байна. Одоо тий намайг захирлаа гэж үзэхгүй байна. Миний үгэнд орохгүй байна. Энэ нь миний нас залуу байгаагийн буруу. Тэгвэл би цалингийн хангалттай өгч байгаа бла бла гэдэг нэг иймэрхүү юм ер нь бол ярьдаг байсан юм. Тэгээд дараа нь за найзаа хоёлаа ингэж удирдахгүй. За яг аав чинь тий аав ямар үйл хэрэг хийснийг тэр ажилчид мэдж байгаа учраас аавын бүтээсэн ямиг бол хүндлээд аавыг ширээ шахахад бол хүмүүс зөвшөөрж болноо. Аавыг уурлахад бол хүндлэнэ. Миний дүү тийм юм алгаа. Тийм учраас хоёулаа удирдлагыг ингэж хийхгүй. Чи дараагийн 7 өдрийн нэгтгэхийн хурал дээрээ шууд өглөө хэдэн хүнтэй хуралддаг гэсэн 8 гэдэгсэн. 8 сайхан кофе сэндвич бариад ор. Юур ширээ шахахгүй. Тэгээ хоёулаа гоё ингээд инээд ханиах маягаар, хошигнох маягаар одоо хурлаа хийнэ. Хараамдаал яаж гэнэ шүүл гэж байгаа шүү дээ. Эхлээд чи тэр хүмүүсийг хүндэлж үзүүлнэ. Хэл хязгаараа. Тийм яасан өглөө яасан түгжрээ ямархуу байсан. Ажгүй юу? Үр хөвгт нь өвдөж байгаа хүн байвал, ар гэрт нь асуудал байгаа хүн байвал эхлээд тэрийг хоёлаа асууя. Тэгээ ингээ найр тавьж эхэлье. Ширээ шааж эхлэхгүй. Энэ чинь нөгөө олон улсад болоо сүүлийн үе чинь нөгөө олон улс нөгөө үйлчлэн мандаалын одоо хэлбэр гэдэг байгаа шүү дээ, тий. Хүнд эхлээд үйлчлэл сурах хэрэгтэй. Өөх юм өгч сурах хэрэгтэй. Хоёлаа айлахаа болоод найрамд яа. Тэр өглөө гэхдээ баг хошин шог шиг юм болсон уу? Яасан юу болсон? Үгүй яахав тэгээд охин болыг өсгөл хангалуу. Тэгээ нөгөө хинч өөдөөс нь хэрэлдэг байхгүй юу? Одоо тий нөгөө даргын охин учраас ер нь жоохон тэр дотор чинь нэг юм дотроо энэ биш штэ гэдээ ойлгоод байгаа хүмүүс уг нь байгаа штэ. Хүлэн шүрэг хүмүүс. Тэр хүмүүс нь арсалдахгүй л өглөө болсон. Зүгээр ингээд нэг юм хүн ёсоор ярилцсан л өглөө болсон. Тэгээд ингээд баг багаар хоёлаа ингээд нөгөө эхлээд чи найр тавина. Дараа нь хүмүүс чамд найр яваад штэ. Тэ. Тэгэхгүй чи шууд айлгаалтай одоо нөгөө луун дашуурын аргыг л мань хүн аягуулсаа уншсан байсан байхгүй юу? Би луунг нь өгж байгаа, цалинг нь өгж байгаа. Тэг би дашуурд нь гэдэг үтээд байгаа байхгүй юу? Үгүй ээ, хоёлоо наач бол илжигэн дээр явдаг штэ. Илжигэн дээр ажиллана тийм. Чи тэр зурган дээр нь илжиг байдэн штэ. Ажилтны илжиг гэж харчаад тэнтэй ажиллах гэдэг хоёлоо тийм ийхгүй ээ. Адилхан найрсаг тий чи кофе сэндвичээ барьж ороод тэг сэндвичээ сайхан яринга маад ямар асуудал өнгөрсөн цаг өө яана одоо наадах чи яах вэ гэд нэг юм зүгээр юм хүн хоорондоо харилцаад үзгээд одоо бол тэдний ингээд хурал уулзалт нь нөгөө даргаасаа айж имэхгүй байгаа учраас тэндээ эрүүлээд ингээд ярилцаад тэгээд асуудал эрүүлээр ярилцахаар яг үнэн дотоод нөгөө гол проблемууд мөнгөөр шийдэхгүй байгаа проблемуудыг илрүүлээд тэгээд ингээд эвтэйхэн явж байгаа учраас ингээд тэнд нэг юм нэг жоохон ер нь бол тэр хүний ганцхан миний ингээд 2 сарын менторийн үйл ажиллагаан дээр ганцхан сайн зассан тэр л байсан. Ер нь хүнтэй ажил бол хэцүү шүү дээ. Энэ хороо дэлхий дээр одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл технологи үйлдвэрлэдэг болчтой. Хүн үйлдвэрлэл гэдэг чинь л өөр ажил шүү дээ. Тийм учраас бидний нэртэмл алхам тутамд нь хийгээл шүү дээ. Сүнсгүй бол тэгэл нэг айцаар хөдөлдөг. Эсвэл нэг худлаа хүнд магтуулж те бадууг нь хөдөлгөж хөдөлдөг. Ингээд нэг юмны утга ойлгохгүй л хүмүүс олж идэв. Яг тэгэл хүнд ашиглал. Ер нь бол сүнсгүй бол өөр хүний сүнсний замаар л явдаг л та. Өөр хүний замаар. Тайлал ингээд цай хоол идүүлээл тэгэл учиргүй инээгээд байгаа мөртлөө тэр хүний цаад нэг амин чанар нь мэдрэгдэхгүй нэг тийм хүмүүс байна тий. Яг нэг юм худлаа инээгээд байгаа нэг мэдрэгдээд байгаа. Хариутай хүмүүс. Нэг юм яа энэ хүн өстө зовж ийн доо гэж бүр ингээд өмнөөс нь би зовоод байгаа байхгүй ингэж худлаа инех гэж зовж гоох таа гэд дотор нь ингээд бүр биен дээр хүртэл мэдрэгдэн л дээ тэр сэтгэлийн шаналгаач. Одоо шууд бид нар чинь нөгөө юугаа гавчих штт. Хонгоо авчин хөлнийхөө хурууг атгах нь. Тэгээд
дахиад итгүүлгээд байна. Одоо тэр хүнд нөгөө байгаа юм мөнгө учраас итгүүлгээд байна. Гүү ягаад гэвэл тэр хүн ингээд дотроо ингээд зовоод надтай юу вэ түүгээрээ л дайлж байна да. Худлаа инээгээд байгаа мэддэгдээд байгаа учраас зовоохгүй тул турдан тэр хоолундыг дуусгаа гарах юм л гэж бодоод юу ажил ярих зүгээр босох юм л гэж бодогдод. Ийм байгаа бол урих дуудах эрдмээ сураарай л гэж хэлэх юм биш үү? Сүнсийн ураарай. Нэвтрүүлэг маань дуусах цаг ороо ирсэн байна. За тэгээд энэ өглөөг бидэнтэй хамтран бүтээж байгаа Mom Nanny Center те хүүхэд асрагч зуучлах төв байгаа. Тэгээд хүүхд харах үйлчлэгээ, асрах үйлчлэгээ гэдэг байгаа шүү дээ, тийм. Асрагч зуучлах төв шүү. Тийш дээ. Ярьж байгаа юм мартчихлаа басна. Тэгээ хэрвээ та бүхэнд өнөөдрийн бидний ярьсан энэ агуулга манай Тэнгисийн ярьсан одоо 35 эрдмийн урих дуудах эрдмийн агуулга таалагдсан бол үүний арталт нөгөө бидний яг энэ агуулгаа ингээд амар тайван чөлөөтэй санаа зовх зүйлгүйгээр танд хүрэхэд яг энэ дэмжиж ажиллаж байгаа спонсор байгууллага гэдэг бол яалтчгүй биднэрт энэ нэг эрх чөлөөг өгдөг нөгөө нартай хонох боломжийг маань өгдөг газар учраас энэ одоо бидний агуулгыг дэмжиж ард нь ингээд биднэрт ингээд одоо рекламач байна уу бизнесэч байна уу ингээд яриулаад хоёрд нь ингээд энийг аваарай гэд ингээд мөнгө өгөөд юмаа яриулж байгаа энэ газрууд бол арталтаа бидний яг энэ нөгөө та бүхэндээ юмд хөөгдөхгүйгээр амар тайван энэ агуулгыг хүргэх боломжийг өгдөг газар байт юм аа. Тийм учраас энэ газрыг үнэхээр нэг юм хүндэлж, хайрлаж, талархаж, ингэж бахархаж ярьж байгаагийн цаад утга нь өөрөө ийм байдаг учраас та бүхэн хэрвээ биднийг одоо үнэхээр одоо энэ агуулга таалагдаад хүндлээд дэмжмээр байгаа бол Mom Nanny Center-ийн пэйж хуудасаар н ороод үйл ажиллагаатай нэг танилцаад хэрвээ таалагдж байгаа бол асуух юм асуугаа цаашаа ингээд явчих нь биднийг дэмжиж байгаа хэлбэр юм да. Тийм шүү. Монголд ер нь анх удаа л хүүхэд одоо асрах зуучлах тийм одоо зүйлийн стандартыг гаргаж ирж байгаа байгууллага хаа. Тэгэлгүй яах вэ? Одоо энэ их хотын төвчрээ завгүй амьдралын хэмнэл, хүүхдийн хичээл сургууль, ажил төрөл хажуугаар нь хүүхдээ ажил амжуулмаар байдаг, хүүхдээ харуулах, хинт харуулчих уу? Тэгээд нэг танихгүй аймтанд харуулчих юм бол итгэж ядахгүй сэтгэл санаа зовнилтой хэцүү л байдаг. Тэгэхээр одоо яг энэ олон улсын форматын стандартыг одоо бий болгосон ийм гайхалтай үйлчлэгийг нэвтрүүлээд явж байгаа Mom Nanny Center маань Good Morning Mongolia шоутай хамтран ажиллаж байна. Мөн Good Morning Mongolia шоуны алтан түншээр бол одоо Мамайда агентлаг буюу гэрээсээ ажилдаг ээжүүдийн нэгдэл бидэнтэй хамтран ажилладаг байгаа. За мөн өнөөдрийг бидэнтэй хамтран бүтээж байгаа Dreamy Drinks одоо Bubble Tea-ний хамт олон маань бидэнтэй хамтдаа энэ хөөгөлөг бүтээж байна. За бид бүхэн Star телевизэн цэгэр дэлгэцээр болон Хэмнэр радиогийн 91.1 радио долгион дээр та бүхэнд өдрө болгон хүрдэг байгаа шүү гэдгийг бас дуулахад баяртай байна. За тэгээ маш олон комент ирсэн. Сүүлийн ганц комментиг уншаад хэлгээд дуусгая. Тэнгис багшийн дугаар бүрийг амсгай даран сонсдог, хэрэгжүүлэх гэж хичээдэг болсон. Энэ сайхан цагийг бий болгосон багийн хамт олондоо маш их талархдаг шүү. Монгол хүмүүст маань нөлөөлөл нь их хэрэгтэй байгаа. Та бүхэндээ баярлалаа гэж алс холын Солонгос улсаас манай сонсогч Ариун Чимэг Ариун агч маань бичсэн байна. За ингээд өөрөө ширээ бурзаа. ингээд өөрөө хэлээд бидний амттай нэвтрүүлгээ өндөрлөе. За хайртай монголоор намайг дуулаад дуусгах. Аяа олон шүү. Ингээ олон шүү. За өөрөө шүү. 3 1 2 3 хайртай монгол орноо мандуул. Өдрийг сайхан өнгөрөөлрэй маргааш үргээ иргэд уулзцгаая. Урдхийн улаан намнаар эргээд уулзъя. Good Morning Mongolia шоу танд хүрлээ. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжмөнтэйгээр яг энэ хүлээж авах болно.